Улсын хурлын гишүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд юуг хийж бүтэв гэдгээ сонгогдсон тойргийнхоо иргэд сонгогчдод тайлагнах үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ дагуу улсын хурлын дэд дарга Монгол Ардын намын дарга инх болд Төв аймгийн иргэд сонгогчдтой уулзаж өөрийн болон Монгол Ардын намын бүлгийн өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн болон хэрхэн ажилласан талаарх тайлан уулзалтыг зохион байгууллаа. Улсын хурлын дэд дарга Монгол Ардын намын дарга инх болд энэ удаад Төв аймгийн Мөнгөн морьт, Арх уст, Баян дэлгэр, Эрдэнэ, Баян цагаан, Баян жаргалан, Сэргэлэн, Баян зэрэг нийт 8 суманд хүрч ажилласан юм. Гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн сонгогдсон тойрогтоо хийж бүтээсэн ажил цөөнхийн зүгээс хэдий ч хэрхэн ажиллаж байсан зэрэгэ тайлагналаа. 2012 оны 4 сард хөшгийн хөндийн нийт сонгоцны буудлын ажлыг эхлүүлэх шавыг тавьж ирснийг та бүхэн санаж байгаа. Түүнийг дагаад 100 мянган хүнтэй хот манай Төв аймагт бий болох гэж байна. Энэ бол манай аймагт энэ нийт сонгоцны буудлын үйл ажиллагааг эрхлэн явуулахад тэнд үйлчилгээ үзүүлэхэд маш том ажлын байр зах зээл бий болж байна гэж ингэж та бүхэн ойлгох ёстой. Энэ бол орон нутгийн хөгжил чухал төлөвлөж болно гэж ингэж бодож байгаа. Би шадар сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн Төв 100 мод хотын зүүн дэлгэрт сургууль цэцэрлэгийн барилгын хооронд газрын гүний дулааныг ашиглах энэ ажлыг бол санаачилж мэргэжлийн хүмүүсээр хийлгүүлж газрын гүний дулаанаар сургууль цэцэрлэгийг өвлийн улирал халааж болгоом байна гэдгийг Монгол үзүүлээд байгаа. Манай Төв аймгийн төвд энэ бол улсын хэмжээнд хэрэгжүүлэгчтэй ийм туршлага бий болсон. За аймгийн хөгжим драмын театрын барилгын ажил нэг 60% та явж байгаа. 13 онд 14 оны төсөв хэлцэгдэж байх үед бол 9.5 тэрбум төгрөг тавиулсан. Энэ бол засгийн газраас оруулсан төсөв байгаагүй. За бүх суманд худаг 5 худаг гаргаж өгсөн. Аймгийн нийт ахмадуудад зориулж би 30 ортой амралт соёлын энэ төв байгуулж өгсөн байгаа. 2008-аас 2012 оны хооронд аймгийн төв дээр 38 айлын 1, 20 айлын 1, 2 айлын орон сууц төрийн албан хаагчны 4,000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд би бариулж өгсөн. Хууль шүүхийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын орон сууцны хотхны дэд бүтцийн зардлыг шийдвэрлэж өгөөд ингээд одоогийн аймагт хэрэгжиж байгаа 1000 айлын орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийг бол тэр үед бид нар ингээд шийдсэн. Энэ асуудал бол улам өргөжөөд ингээд явж байгаа. За малжуулах төсөл хэрэгжүүлснийг та бүхэн санаж байгаа ба. Гэр дулаан бол сэтгэл дулаан гэсэн ийм төсөл хэрэгжүүлснийг та бүхэн санаж байгаа ба. За би 8 жилийн хугацаанд энэ аймгийн иргэдийн ихтгэл найдварыг хүлээж ажилласны үр дүнд бол нэг 4 гол газар бол засмал зам тавьсан байгаа. За аймгийн төв дээр спорт цогцлборын 2008 онд бид нар бүхэн өргөө нэртэй энэ байгууламжийг бол улсын төсөвт суулгаж бариулсан. Бүх суманд шатрын клуб байгуулсныг та бүхэн мэдж байгаа ба. 2010 онд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан гэж ийм сан хурлын гишүүн Дондог гишүүн, Батбол гишүүн, Ямагийн хол гишүүн бид дөрөв анх байгуулж ажиллуулсан. Аймгийн төв дээр 180 сая төгрөг, сумдад бол жижиг томоос нь хамаараад нэг 40-60 сая төгрөгийн ийм ажлуудыг бол хийж ирсэн. Тэгээд энэ сан бол өнөөдөр сум хөгжүүлэх сан болж өргөгдсөн. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан болж засгийн газрын шийдвэрээр өргөгдсөн. Одоо сум хөгжүүлэх сан болсон. Монгол улсад үүсэт байгаа өнөөгийн нийгэм эдийн засгийн бодит нөхцөл байдал гадаад болон дотоод өр төлбөрийн хэмжээ ямар хэмжээнд хүрсэн болон төрийн албаны чадвар чанасаа муудаж үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байдалд хүрээд байгаа зэргийг иргэдэд танилцуулсан юм. Тэгээ эдийн засгийн энэ уналт бол засгийн газрын буруу үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан. Үн докторжуулах хөтөлбөр гэж 4 их 80 төгрөгийг 3.7% хүүтэйгээр цөөхөн хэдэн компаниудад өгөөд 4 их 80 төгрөг гэдэг бол улсын жилийн төсвийн бараг 3.2 шиг шахуу мөнгө шүү дээ. Ийм их хэмжээний мөнгийг зээл болгож өгснөөс болоод валютын хэрэгцээ шаардлага их болж тэгээ валютын үн ханш өсөж тэгээ бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлөж ингээ хүнсний бүтээгдэхүүний үн бол ер нь 40-с 60% ер нь урал будаа бүх бараа бүтээгдэхүүний үн бол өссөн. Монгол улсад 60 гаруй мянган аж ахуй нэгж байгууллага данс бүртгэлтэй. Тэрний 50 орчим хувь нь энэ 4 жил үүд хаалгаа барьлаа. Монгол улс энэ 4 жилд ер нь бол урд хожид байгаагүй хэмжээний өр ширэнд орсон. 10 тэрбум долларын өртөө Монгол улсыг хүлээлгэж өгчээсэн 12 онд.
Энэ 10 тэрбум долларын 7 тэрбум нь бол 7 тэрбум 800 бол хувийн аж ахуйн байгууллагуудын өр байсан. 2 тэрбум нь засгийн газрын өр байсан. Одоо Монгол улс 22.4 тэрбум долларын өртөө болсон. Монгол улсын нийт өрийг аваад үзэх юм бол хүн болгон 15 сая төгрөгийн өртөө болсон. Тэгээд өнөөдөр цалингийн зээлгүй, тэтгэврийн зээлгүй, малчны зээлгүй ийм одоо хүн гэж үндсэндээ одоо байхгүй болсон. Улс орон тэр чигээрээ өрийн одоо ийм сүлжээ. Ийм байдалд бол одоо маш богинохон хугацаанд орсон. Европод бараг дампуурлаа зарлах гад байсан Грек гэдэг улс бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 123%-тэй тэнцэх ийм өртөө байсан орн. Тэгэхэд бид 183 болчиход байна. Одоо 17 оноос эхлээд бид энэ их өрийг буцааж төлнө. Ямар одоо хүндрэл гарах уу гэдэг асуудал бол үнэхээр одоо хэлж мэдэхгүй байна. Энэ үр шир иргэдийн аж амьдрал ингэж доошилж байгаа байдал бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалд одоо нөлөөлөх ийм хэмжээнд одоо хүрээд байна. Сүүлийн үед иргэдийн анхаарлыг татаад байгаа үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт 2016 оны улсын их хурл болон орон нутгийн сонгуулийн хуульд Монгол Ардын намын зүгээс ямар байр суурийг илэрхийлж хэрхэн хандаж байгаагаа элен далангүй тайлбарлаж байсан юм. Иргэдийн зүгээс ихэвчлэн Монгол улсын өнөөдрийн өр төлбөрийн хэр хэмжээ 5 толгойн хувьцаа худалдаалагдаж буй эсэх эрүүл мэндийн салбарын эзэнгүйдэл зэрэгт санаа зовнин яваагаа дуулгаж тодорхой асуултуудаа хариулт авч байлаа. Мөн Оросд тавьсан их үрийг хэрхэн цэглэж чадсан болон 2016 оны сонгуульд Монгол Ардын нам ямар мөрийн хөтөлбөртэй орж байгаа талаар ихэд сонирхон асууж байсан юм. Сонгуулийн тухай хуулийн дагуу мөрийн хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярих, танилцуулах цаг хугацааны хувьд боломжгүй гэдгийг улсын хурлын дэд дарга энх болд хэлж байлаа. Гэхдээ нийгмийн салаа мөчр бүрт сэргэлт авчрах тийм хэмжээний тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөр боловсруулж, аудитаас дүгнэлтээ авч, сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч, батламжаа гардан авсан гэдгээ хэлж байлаа. Ард түмний амьдрал ямар байгаа гэдгийг бол улс орон даяараа сум аймаггүй бүгдээрээ мэдж байгаа. Ард түмний амьдрал бол асар их доройтож байна. Цалин тэтгэврийг нэмсэнгүй. Тэтгэврийг нь 20 мянган төгрөгөөр нэмсэн. Цалинг бол ихтэй нэмээгүй. Ер нь одоо цааш байх одоо аль засгийн газрын аль нам нь ялдгийн энэ гарч ирсэн үед одоо энэ ард түмнийхээ амьдралыг дээшлэх тал дээр одоо маш их ажил зохион байгуулахгүй болохгүй. Урд нь бол одоо маш их тэтгэмж халамжийн юмнууд одоо зарцуулж байсан гэж одоо шүүмжилдэг. Энэ бол ард түмнээдээ чиглэсэн байсан. Одоогийн засгийн газар бол ард түмнээдээ чиглэсэн биш. Хэдхэн улсын төлөө одоо өөрсдийнхөө төлөө хийсэн ийм одоо үйл ажиллагааг 4 жилд бол явууллаа. За энэ 12 оноос одоо энэ 16 оны хүртэл энэ засгийн газрын хийсэн ажлыг бол одоо ойлгомжтой. Ард түмнийг ямар ядуурууд орсон ойлгомжтой гэж шүү. Телевизээр Улаанбаатар хотын захын харуултууд атар талхыг 8 хувааж идэх гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ бол одоо эдийн засгийн ямар дөрөвт орсныг тодорхой харуулж байгаа. Ямар л байдлаас гарах нэг номерын арга хэмжээ бол бизнес эдийн засгийн орчин зөөлөх асуудал байна. Бүр таг зогсчихгүй тэгээд тодорхой хэмжээгээр багаж гисэн үйлдвэрлэл үйлчлэгийн жаахан явж байгаад 1-2 сар дэвчиж байгаа л тэгээд жаахан өргөтгөөд ингэсээр байгаад энэ эдийн засгт бол бас тодорхой хэмжээний тийм түлхэж захиж бий болох ийм бодлого барих хэрэгтэй байхгүй юу? За тэгээд яг хуу одоо гадна дотны авсан зээлийг жишээ нь 10% зээлээ арай бага хувийн хүүтэй тийм зээлээр солих ийм бодлого бол барих нь зөв л. Жижиг 76 тойргоор одоо сонгогдохоор боллоо. За энэний эерэг сөрөг тал нь бас дахид яхан тайлбарлаж өгөөч гэж. Намын жагсаалтаар их хурл сонгогдсон улсуудыг өнгөрсөн 4 жилд бол одоо ингэж нуугдад сонгогддог ийм хулгайч хүн, ийм олигарх хүн сонгогдлоо гэж 4 жил шүүмжилсэн шин. Тэрийг л үндсэн хуулийн зэц үгүй болгосон. Би бол зөв гэж бодож байгаа. Ард түмнийг төлөөлөх гэж байгаа юм бол ард түмний дундаас нүрээ үзүүлж байгаа л тэгээд сонгогдох хэрэгтэй. Монгол Ардын нам 15 оны 4 сард энэ сонгуулаа яаж явуулахыг ард түмнээсээ асууя гэж ард нийтээс санал асуулах тогтоолын төсөв санаачилсан. Улсын хурлын удирдлага түүнийг их хурлд хэлэлцүүлэхгүй байсаар байгаа л жил болсон. Энэ сонгуулийн хуулийн дээр чинь энэ профессионал холимог тогтолцоо чинь зөв юм уу гэдгийг зөндөө бид ярьсан. Зөвөө л гэж хэлсэн.
Харин үндсэн хуулийн зэцнийг ард түмний талд шийдвэр гарлаа гэж бодож байгаа. Эрх баригчид улс орон иргэд аж ахуйн нэгжээ өрийн дарамтаас гаргах, энэхүү их өрийг хэрхэн барагдуулах талаар өнөөдрийн хүртэл бодиттой арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлээгүй. Харин улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд өрийг нэмэгдүүлэхгүй байх, дотоодын нийт бүтээгдэхүүн дэх өрийн хязгаарыг тогтоож, хатуу мөрдөх талаар эрх баригчдад шаардлага хүргүүлж тэмцээр ирсэн гэдгээ тайлан уулзалтын үеэр иргэд сонгогчдод сануулж байлаа. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг улс орны өрийн хэмжээг үндэслэл тооцоогүй нэмэгдүүлж байгааг хатуу шүүмжлэн засаж залруулах тодорхой санал зөвлөмжүүдийг эрх баригчдад өгч ирсэн. Эрх баригчид төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон өрийн хэмжээ хэтрүүлсэн байсныг ил болгож, хүрсэн түвшин буюу 58.3% хуульчлан баталж, цаашид үе шаттай бууруулахаар хуульд тусгуулсан. 2017-оос 2018 онд бондуудын төлбөр хийхтэй холбогдуулан хуримтлалын сан байгуулах шаардлага тавьж байсан боловч эрх баригчид дэмжээгүй гэх мэт хийж байсан ажлуудаа тайлгналаа. Ерөөсө 12-13 оны ихэнх үед авсан эдийн засгийн холбогдлолтой алдаатай бодлогууд нь өнөөдрийн улс орны энэ хямралт байдлыг бий болгох үндэс суурийг тавьсан. Бид бол сөрөг хүчний хувьд 13 оны 8 сард ээлж тус чуулган зарлаа. Энэ одоо завсралгаа хийгээд 10 сарын 5 хүртэл байж болохгүй боллоо. Энэ улс орныхоо эдийн засгийн байдалд үнэлт өгүүлэлт өгөө. Энэ төсвийн чинь орлого юмнууд тасарлаа. Бүх салбарт ер нь хүндрэл бэрхшээлүүд бий болохын төлөв байдал ажиглагдж байна гэдэг саналыг тавьж ирсэн. За эрх баригчид бол эдийн засаг хэвэн байгаа, иргэдийн амьдрал сайхан байгаа. Энэ авсан өр зээл биш. Одоо дээд тэнгэрээс олгосон өглөг гэх маягийн юм яриад одоо иймэрхүү юм ярьж байгаа л өнөөдөр Монгол улс дэлхийн одоо улс орнуудын дотроос өр төлбөрийн асуудлаараа бол анхаарал татсан ийм онцгой улс орн болцоход явж байгаа. Төв аймгаас сонгогдож улсын хурлд тэдний төлөөлөл болон сууж байгаа гишүүдэд аймгийн иргэд сэтгэл хангалуун явдаг нь уулзалтын уур амьсгалаас мэдрэгдэж байлаа. Монгол Ардын намын бахуурлаар дахин Төв аймагт нэр дэвшүүлэх шийдвэр гаргавал эх 4 жилд ямар ажил хийж хэрэгжүүлэх гэж байгаа болон улсын их хурал орон нутгийн сонгуулиудад нэр дэвших гишүүдээ мөн мөрийн хөтөлбөрт ямар чухал зүйлс багтсныг хуульд заасан цаг хугацаанд болоход дахин ирж цаг алдалгүй мэдээлэл өгөх болно гэж Монгол Ардын намын дарга инх болд уулзалтын төгсгөлд хэлснээр энэ удаагийн тайлан уулзалтыг өндөрлүүллээ. За би Төв аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүний хувьд өөрийн сонгогдсон тойрогтоо бас амралтын өдрүүдийг ашиглаж иргэд сонгогчдод өнгөрсөн 4 жилийн одоо ажлын тайланг тавих байдлаар орон нутагт ажиллаж байна. Монгол Ардын нам 4 сарын эхээр тусгай тогтнолын ордонд сөрөг хүчний тайлан уулзалтыг хийж Монголоо аврая гэсэн энэ урайнд ор энэ уулзалтыг хийснийг та бүхэн мэдж байгаа. Тэгээ үүний дараа бол улсын хурал сонгогдсон бүх гишүүд өөрийнхөө тойрогт өнгөрсөн 4 жилд улс орны амьдралд болсон одоо үйл явдлууд. За тэгээд сөрөг хүчний хувьд одоо бидний баримталж байсан байр суурь юу байсан? За тухайн гишүүн тойрогтой юу хийсэн гэдэг энэ асуудлуудаар бол тайлан одоо уулзалтуудыг хийж явж байгаа. За иргэдээс үнэнхүү санаа зовж байгаа асуудал бол энэ эдийн засгийн байдал, иргэдийн амьдралд оройтож байгаа байдал, улс орны өр ширийн тухай асуудал дээр бол их олон зүйлийг асууж, санаа зовж, зовниж байна. Түүний дотор бол иргэдийн амьдралыг одоо өөдөн татах талаар, ажлын байр нэмэгдүүлэх талаар улсын хурал засгийн газраас өшөө илүү дөрвтэй одоо арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна гэдгийг бол иргэд ярьж байна. Орон нутагт ажиллаж байгаа энэ үед бол худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүнийг зарж байгаа энэ үн өртөг өссөн байдал энэ бүгд бол иргэдийн амьдралд нэлээд хүнд одоо ингэж тусч байгаа юм байна. Тийм учраас энэ орон нутгийн асуудлыг шийдвэрлэх талаар ер нь бол богино хугацаанд бас тодорхой арга хэмжээ авч ажиллахыг засгийн газарт бас санал болгох нь зүйтэй юм байна гэж би бол ингэж бодож байгаа. За түүний зэрэгцээгээр эрүүл мэндийн салбарын хувьд бас иргэдийн одоо өвчлөл энэ салбарын үйл ажиллагаа нэлээд доголдсон ийм байдал бол одоо миний сонгогдсон энэ тойрог дээр бол бас ажиглагдаж байна. Тэгээ би энэ талаар бол тодорхой арга хэмжээ авахыг засгийн газарт бас санал болгоё гэж ингэж бодож байгаа.